UBS телевизээр шинэхэн өглөөг эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цайг нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студиуд хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За Нумд Гүрэн ресортын ерөнхий захирал Цэрлэм, за мөн гүйцэтгэх захирал Анх Зайнаар хүрэлцэн ирсэн байна. Та хоёртаа өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За үзэж байгаа өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр бас уран дулаан цаг ирж байна. За мөн арга хэмжээ зохион байгуулах бас тий сайхан цаг ихэлсэн байна. Тэгэхээр юуны төрөнд бас үзэгчтэй бас яг Нумд Гүрнийхаа тий ресортынхаа бас танилцуулгыг хүргэхгүй юу? За манай Нумд Гүрэн маань болох дээр 2019 онд нэгдсэн. За арга хэмжээ ивентээрээ ер нь голчилдог. За бага өргөө, дунд өргөө, их өргөө гэж 3 танхимтай, хурлын өргөө тэгээ 4 танхим байдаг. Ер нь багтаамжаараа бол нэг бүлээн авалтын багтаамжаа нэг нийлэгт нэг 600-аас бараг 700 авах боломжтой. За тэгээд амрагчийн бас цомцог гэрүүттэй хоног одоо хонж үйлчлүүлэхэд нэг 70 орчим хонж боломжтой. Өргөө одоо нэг ивент зохион байгуулах одоо өргөөгүүд байгаа шүү дээ. Тэрнийхээ талаар. За өргөө болохоор дунд өргөө нь болохоор ерөнхийдөө нэг 200-аас 250 хүний багтаамжтай байхгүй. За тэр багтаамжаараа ер нь хурим найр, хүлээн авалт арга хэмжээнүүд авдаг. Их өргөө нас 300-аас 350 хүний багтаамжтай. Аялагч одоо яг дотоодын мэдээж хэрэг яг одоо зуны улирал эхлэхээр манай яг одоо юу гэдэг нь гадаадын одоо яг сезонны улирал эхлэх шүү дээ. Бусд үед нь бол яг 4 улирлаар тийм 4 улирлаар үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Амрагч хүмүүс бол одоо хонуудаар яхад бол цомцог гэртэй байх нь шүү. Тий, цомцог гэртэй. Шалнаас аалдаг цомцог гэр. Зочид буудлын өрөөнүүд бас байх. Ер нь ресортын давуу талууд гэх юм бол Давуу тал нь гэдэг юм бол яг нэг Монгол ахуй уламжлалаа шингээсэн. Одоо манай бүх их баг дунд өргөөнүүд болон цомцог гэр зочид буудлын өрөөнүүд Монгол ахуйн эд хэрэгсэл мэдчлэнтэй бүх ингээд гар урлалын төслүүд бүгдээрээ багтсан байдаг. Тэр нь айгуу том давуу тал өгдөг. тий бас яг одоо мэдээж хэрэг тэрэлжгээл тий маш олон ресортууд байна л та. Тэгээд бас яг давуу тал дээр бол танах бас хотоос маш ойрхон байгаа шүү дээ. Тий, хоттой ойрхон. Тий, хоттой ойрхон. Хотоос 16 км, хотын төвөөс 16 км зайтай. Тий. Одоо Ярамгийн урд Динж гэж ярьж болно. Тий, ойрхон. Тэгэхээр яг одоо за бас одоо арга хэмжээ зохион байгуулахт бас их тохиромжтой. Дээр нь бас яг одоо юу гэдэг нь амрагч өдрийн нэг аялал амрагч байдаг шүү дээ. Тий, байгууллага хамт олонний тэр аяллаа баяр гэж явдаг. Workshop гэж хийдэг шүү дээ. Хурал цуглаанаа хийждэг. Тэгэхээр нэ бас тэндээ очиод амраад нэг сайхан өдрийн аялал хийх бас боломжтой. Боломжтой тий. За бас яг одоо энэ зуны уран дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор бас Нумд Гүрэн ресорт манаас wedding ивентийг хийх гэж шүү дээ. Энэ бол бас яг одоо хурмаа хийх гэж байгаа залуу хосууд байвал те бас ээж аауд нь ч гэсэндээ бас бэлтгэл ажилд бас ингээд шамдаад орж идэг болов те яг хурмаа хийх гэж байгаа хүмүүсийг бол бас дэлгэцэндээ анхаарлаа хандуулаарай. Бас энэ wedding ивентийн талаар бас мэдээллийг үзэгчтэй хүргэх үү. За Нумд Гүрний маань одоо хормын үйл ажиллагаа ивент өдөрлөг нь 4 сарын 19 болон 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Нийт 2 өдөр. За тухайн үйл ажиллагаа маань болохоор Үлэмж production, entertainment production болон Miracle буюу одоо хормын чимэглэл үйлчилгээ, хормын батлах үйлчилгээ явуулдаг 2 компанитай одоо хамтарч энэ үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. Батлах үйл ажиллагаа гэхээр нөгөө батламжийн шууд энд өгнө гэсэн үг. Тийм манай гадаад талбайдар хийдэг. Тий. Тэгэхээр их гоё тий нөгөө одоо бүр цогц үйлчлэгээгээ бүгдийн нэг дараас авах нь шүү дээ. Цогц үйлчлэгээ. Тухайн өдөрлөгт бол яг нөгөө хормын үйл ажиллагаан дээр ямар бүтээгдэхүүн үйлчлэгээнүүд хэрэг болдог тэр бүх цогц үйлчлэгээг яг тэр өдөрлөг дээр бол танилцуулна. Тэгээ одоо хормын хувцас, үндэсний хувцас эд хэрэгсэл өнөтэй идэлж гэдэг юм уу тий. Тэр бүх зүйл ороод явна гэсэн үг. Тэгэл торт. Ер нь тэгэл бүх хормын палаж. Хоол хүнсний зүйл дээр мэдээж хэрэг одоо тэнд хичнээн хүний одоо хаалттай байх өөртөө бас яг
тэрийг амталж үзэх боломж байгаа юу? Тийм, хоолны амталгаа бол явагдана. Буфет хоол маягаар явагдана. Тэр нь болохоор манай байгаа Номд гүрэн resort нь ерөнхийдөө голцоо Монгол хоолоороо дагнж явдаг. Мөн Аз, Европ хоолоос гардаг нөгөө хэрэглэгчдийнхаа амтлах мэдрэмжинд тааруулаад тэр хормын хормин дээр гарч болох бүх хоолоодыг ер нь амтлагаагаар оруулаад явна гэсэн. Одоо яг за хурмаа бэлдэх гээд байж байгаа хүмүүс маань очиод энэ чинь ингээд олон төрлийн юм нэг үйлчлэгээнүүд байна шүү дээ. Тэрийг ингээд нийлүүлээд багцоолгож болох уу? Болно. Ерөөсөө дандаа манайтай нөгөө хамтарч ажиллах газрууд бүгд оролцсон. Одоо мейкап, өсчин хүртэл орж байгаа. Тэгээ зураг авалт, зураг бичлэг гэх мэтчлээ. Сүүлийн үед бол яг одоо хосууд маань хурим хийхдээ ингээд их гоё яг тийм цогц одоо бүтээгдэхүүнийг яг ингээд багцлаад үйлчлэгээ авдаг болсон байна л да. Тийм маш гоё юм нэг дурсамжит ийм бичлэг хийгээл те өөрсдийнхөө яг хурмын өдрөө одоо нөгөө зааландаа тавиад те хүмүүст бас ийм сюрприз барьдаг ийм олон одоо тэрнээсээ ингээд зөндөө шинэлэг болжлаа ах шиг байна л да тийм. Тийм. Орчин үеийн нөгөө яг хуримлагч шинэхэн хосууд маань ихчлээ одоо нөгөө рил хийдэг болсон. Сүүлийн үедэд Instagram ч юм YouTube бодсон аяа их рил хийдэг болсон. За тэр үйлчлэгээ гэсэн манай дээр байгаа. Одоо рил хийж өгдөг, бичлэг дүрс авдаг, шторк бэлдэж өгдөг тийм хамтран ажиллагч байгууллага бас байгаа. Тийм. Хамтран ажиллагч байгууллагуудад дурдвал бас сайн дахиад яг ямар хүмүүс байх уу гэдгийг бас яг манай үзэгчид одоо нөө шинэ хосууд маань тий за яг энийг оруулах юм байна. Энийг яах юм бэ ч гэдэг юм уу те бас тиймэрхүү өөрсдийнхээ ингэ хүссэн ямыг одоо ингэж шигтгэж оруулах гад байна штэ бас тэгж яг бодож байгаа болов гэж бодож байна л да. Хамтран ажиллагч байгууллагууд маань сая дурдсанчлан Үлэмж production байгаа. За Үлэмж production маань зураг авалт, зураг бичлэг, видео, одоо шторк те бүх юмыг бэлдэж өгдөг компани байгаа. За Miracle маань болохоор хормын чимэглэл үйлчилгээ, хормын батлах үйлчилгээ явуулдаг тийм байгууллага байгаа. Тэгээ голчлон бол энэ хоёр байгууллага манайгаа яг тогтмол гэрээтэй явдаг. Тийм. Тэгээ дөрөвний ярьсан нөгөө дагалдах. Тийм. Үнэт хэлэл, хурмын балааж, үндэсний хувцас, торт ингээд хэмчлэн. Тийм. Урлагийн номерууд маань тийм entertainment үйлчилгээ. Тийм. Яг нөгөө юу гэдэг хуримлагч бүсгүүчүүд маань бас их ингээд бэлэн байгуул амар юм шиг те яг өмнө нь бол ингээд яг ингэж дамжиж яваад ч юм уу те би болохоор ойлгохтой яг ингэ хурмын ордонд очиж батламжаа авчаад тэгээд ингээд хүмүүс байна. Тий хийгээ те тэнд манай дээр бас баталгаа хийж байгаа. Тэгээд цогцоор нь манайхаас чинь бас автобус гарна нөгөө машины бас үйлчлэгээ байдаг. Тэд нар бас бас гэр бүлийн одоо хүмүүсийг авчрахад одоо нөгөө хурмын яг тэр нөгөө нэг юм машин үйлчлэгнүүд байдаг шүү дээ. Тийм. Яг одоо бүхэл үйлчлэг зохицуулалтыг зөвлөдөг тийм. Тэгээ хурам тараад одоо каракод оршуулж байна. Бас каракон өрөөнүүдтэй. Тэгээд ер нь бүхэл цогцоор нь тэгэл нөгөө Монгол ахуй ер нь ингээл ширээн дээр бүх Монгол ахуйгаар ширээгээ цэцдэг байгаа. Тэгээд ер нь давуу тал нь Монгол ахуй гэдэг чинь тэгээ агаарт. Тий бас яг давуу тал нь хоттой ойрхон гэдгээрээ маш гоё санагдчихэж байна л да. Тий бас яг хүмүүс яг хол байх юм бол мэдээж хэрэг машин тэрэг явуулаад тий том автобустай гэр бүлээрээ хэрвээ хол хийх бол тэгдэж байх л да. Тий тэгэхээр бас нэг арай дөхөм тий 16 км гэж маш ойрхон байна шүү. Тэгээд энэ агаар дээр нь цогсоол хүүхдүүд бол өөрөөсөө гадаал тоглож байна. Айгуу сайхан тийм таатай. Энэ хоттой ойрхон хамгийн цэвэр агартай бүсэл гэж явж байгаа. Тийм тэгэхээр бас тэр нэг давуу тал. Ганцхан хурим найр үйл ажиллагаач биш одоо нөгөө өдрийн амрагч нар, хоногийн амрагч нар байна. Тэр хүмүүст маань ч гэсэн одоо хотоос те цэвэр агаарт гэр бүлээрээ амрах юм. Тэр тал дээр нэлээд давуу тал болж өгдөг. Заавал нөгөө хотоос гарах шаардлагагүйгээр. Тийм. Одоо нөгөө төгсөгч нар байна шүү дээ. Хонхны баяр төгсөгч. Тэн дээр ч нөгөө манайх тусдаа минутээ бүгд юугаар нь автобус цогцоор нь бас авч яадаг. Байгууллага юуны хамт олон байна. Тэгээд нэг 10 20 жилийн ойнууд байна. Тэгээд яг тэрийн хөрхөн ингээл цогцоор нэгээд явдаг. Ивенти одоо ивент заал нэг өргөө байгаа шүү дээ. Тэн дээр одоо хэрвээ яг одоо оюутны төгсөлт дээр за бас тэр байгууллагын амралт те эсвэл
ойн баяр гэж тэрэн дээр бас яг тэр бичлэг одоо юунууд нь хийгдэх үү хийгдэж хамтарч ажилладаг. захиална. Тий хамтарч ажилладаг манайтай бас компани байдаг. Яг цогцоор нь тэр чинь ингээл нөгөө одоо жишээлбэл 30 жил 40 жилийн хийлээ гэхэд цогцоор нь ингээл автуулсан дээр нь манай дээр ивэнтээ хийчин амарчин зураг юу гэдгийг бичлэг бүх юм хийчин тий цогцоороо байгаа. Одоо бас нэг за яг зураг угаалгаад авах нь дурсамжтай ч гэсэнтэй ер нь бол их дандаа бичлэг хийдэг болж тий үлдэх юм гэдэг тий заавалчгүй бичлэг хийгээд гоё тухайн яг одоо баярын өдрөө ч юм уу тий яг тэр өөрсдийнхөө гоё сайхан байгааг мөнхлөх одоо тэр чинь чухал болчихсон гоё чухал тий. За тэгээ бас яг ойрхон гэдгээрээ бас маш давуу талтай. Дээр нь бас тун удахгүй бас нэр оюутны сурагчдын одоо амралт болчихлоо. Тэгээ хонхны баярууд маань араасаа болох нь шүү дээ. Тэгэхээр бас оюутан залуус маань бас яг одоо баяраа тэмдэглэхэд хонхны баяраа тий бас аюулгүй байдлыг мэдээж хэрэг маш сайн өөртөө хангах ёстой. Тэгээд тэрэн дээрээ бас ингээд сонгож чадаагүй газар байвал тий бас нумд гүрэнг бас сонгоорой гэж зөвлөмөр байна тий. Ягаад тэгэхээр ойрхон учраас тий мэдээж хэрэг за бас яг хонох амрагчд байвал хоноод хот руугаа буцаад явах бол ойрхон юм чинь тий бас санаа зовох зүйлгүй юм байна. Тэгэхээр бас оюутнууд болоод за бас ойн баяруудаа тэмдэглэх гэж байгаа тий 10 20 жил гээл сургуулийнхаа бас тий баяруудыг тэмдэглэж байгаа. Ийм бас сайхан амралтын газар байгаа юм биш үү? Дээр нь бас гадаа одоо орчин ямар хөө байгаа вэ? Гадаа орчин нь бол ерөнхий нөгөө одоо амрагч нарт тав тухын хангасан тийм тоглоомын талбай, хүүхдийн тоглоомын талбай, суух сарвч, саксны талбай, волейболын талбай гэх мэтлийн юмнууд бол бүгд байгаа. Тэг яг нөгөө саксны талбай, волейболын талбай байх нь бас давуу талтай шүү. Ягаад гэхээр нөгөө байгууллага хамт олнууд нөгөө өдрийн амралтаар явж тий тэмцээн амралтаа зохион байгуулах ч юм уу. Одоо яг уран дулаан цаг ирсэн яг хавар намрал ер нь бол байгууллагын хамт олнууд их явдаг л да тий. Тэгэхээр тэрэнд бас маш их тохиромжтой шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ нөгөө чөлөө цагийн өнгөрөөх чинь ер нь заавал бэлтгэс байх хэрэгтэй. Тэгээд Монгол ах үе нөгөө шагаа наадгаа, шагаар ном сум тэгээд Монгол ах үеийн тийм тоглоомод бас бүлэгдэх тийм ажиллагаа. Тэр нэмэлт дээр нөгөө төлбөр мөнгө өгдөг. Бас гадаадын яг нөгөө зочдыг авчирдаг компаниудын аяллаа компаниуд бас анхааралтай авал гэж бодлоо. Би яагаад тэгэхээр бас яг ингэ хотод байх нэг хэсэг юу байдаг шүү дээ. Тэгэнгүүт бас яг ингэ зочид бодол байлгыг гэхээр нэг юм нэг жоохон тийм үе байдаг байхгүй. Тэрийг бас яг ойрхон хотоос ойрхон бас энэ амралтын газар байлгуул бас их зүгээр юм болов гэж лээ. Тэгээ дээр нь бас гадаадын зочдод бас үзүүлэх тий Монгол ах уухаа бас үзүүлэх юм гоё соёлыг бас харуулах тий тэр Монгол өргөө гэрж гэсэнтэй бас сонирхолтой шүү дээ тий. Тийм шүү дээ. Тий. Ивент зал. Тийм тэр талаар бол нэлээд давуу тал болж өгдөг. Одоо нөгөө нэг аялал жуулчлалын салбар чинь нөгөө удирдлагын чанартай байдаг. Одоо бол нөгөө high season, low season гэж явдаг. Одоо нөгөө high season-ыг идэвхлээд явж байгаа. Тэгээд тэрийгээ дагаад гадаад жуулчд маань бас нэмэгдээд ирж байгаа. За гадаад жуулчд бол нөгөө ихвчлэн Монгол ахуйтай танилцах их сонирхолтой байдаг шүү дээ. Тэгэхээр одоо хоттой ойрхон заавал хоол явахгүйгээр хоттой ойрхон Монгол ахуйтай танилцах боломжийг ер нь бол манай байгууллага олгож өгдөг л гэсэн үг. Тэгээд онгоц суудлын чиглэлтэй буунгуудаас төвжрэл рүү орохгүйгээр байж байгаа шууд хөдөө явах ч юм уу. Буцахтаа төвжрлээс гарч байж байгаад явах ч юм яг тийм маягаар бас их буудаг манай дээр тийм. Яг тэр онгоцноос буугаад одоо ингээ нөгөө цагийн зөрүүтэй улсууд байдаг шүү дээ шүн буух ч юм уу. Тэр бол их гоё санагдаж байна яг тий. Зуны улиралд бас гоё тэнгэр бол цэлмэг байвал тий од харагдчихна тий. Тэгээ шууд одоо тэндээсээ тэрэлж явхад бол мэдээж хэрэг за хоттой бол үзүүлэх юм бол тоотой байгаа шүү дээ манай Монгол. Тэгээд энэ үсгээр нөгөө төвжрэлтэй оролцоод явж байгаа шүү дээ. Тэгэхээр буцахтаа хотод за музейгээ үзүүлээ тий нөгөө орох газруудаа орлоо. Танаа дээр ирэх юм бол маш их тохиромжтой санагдаж байна тий. Би болохоор бас яг манай телевиз гэсэндээ гадаадын зочид хүлээж авахд бас нэг тиймэрхүү юу яг дутаад идэг байхгүй. Яг уу хотод шал дэмэнийг өдөр байлгаснаас нэг газар байлгачмаар ахын гэдэг нэг тийм зүйл яваад идэг байхгүй. Яг тэрэн дээр одоо сая яг бодогдсон тэр байхгүй. Яг одоо аялал жуулчлалын компаниуд маань анхааралтай авах зүм болов. Мэдээж хэрэг одоо яг сезон эхэлж байгаа учраас олон арга хэмжээний зохион байгуулагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бас компаниар ресортой танилцуулах үйл ажиллагаанд бол маш олон орсон баг гэж бодож байна.
Тийм яг уу одоо нэг аялал жуулчлалын агент байгууллагуудтай бол тэр бүрчлэн одоохондоо хамтарч ажиллаж эхлэх байгаа. Тэгээ одооноос ерөнхийдөө бол тэр үйл ажиллагаан дээр бас хэрэгжүүлээд явж байгаа хэлж байгаа. Тий яг тэр бол бас бодууштай юм шиг санагдаад би байн хэлээд байгаа юм байна. Тэгэхээр яг боломжит яг ингээд замынх нь ойрхон яг байршиж байгаа байрлал нь байгаад байгаа болохоор бас тийг санагдаж байна л та тий. Ивентийн хувьд бас өшөө одоо юу гэдгийг сануулгах ч юм уу тий дэлгэрэнгүй бас хүргэх зүйл байна уу? Ивент үйл ажиллагааны хувьд юм бол одоо манай байгууллага дээр яг зохион байгуулагдах боломжтой бүх үйл ажиллагаа хүлээн авалт арга хэмжээг хүлээн авах боломжтой одоо заалнуудын талаарх мэдээллүүдийг манай захирал маань бас дэлгэрэнгүй хүргээд явах байхаа. Яг нөгөө хүний тоо бас заа яг нөгөө эхний хэсэгт бас сонсоогүй хүмүүс байж магадгүй гэж одоо би бас дэлгэрэнгүй бас яг тийчнээ хүнтэй яагаад тэгэхээр бас цөөн тоотой хийх те эсвэл бүр өргөн хүрээнд хийдэг маш олон ингээд төрөл төрлийн бас хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд бас яг ямархуу энэ заал нь ийм боломжтой, энэ заал нь ийм боломжтой. За би нөгөө баг урганаас эхлэе гэж бодлоо. Тэгээ баг ургаа болохоор манайх нэг 20-50 хүний арга хэмжээ бас авчдаг. Тэндээ өдөр тутмынхаа хүмүүсийн хоол нэг заал ашигладаг. За хурлын өргөө маань болохоор 30-аас 70 хүний орох боломжтой. Ер нь багадаа бол 30 хүнээр бол тэгээд 70 хүний орох боломжтой. Хурал семинар тий вакуумжуулсан сургалт тэр чинь тэрнээс дээш бас байх юм бол бид нар их өргөөнд нөгөө партлаа зарчдаг. Тэгэхээр нэг 400-500 хүн бол орчдөг. Тэгэхээр хурал хийх боломжтой. За дунд өргөө маань болохоор хурам найр, хурал семинар юу гэдгийг тий бүхэл арга хэмжээнүүдийг хийдэг дунд их өргөөндөө. Манай дунд өргөө маань болохоор 300 м квадрат хэмжээний хувьд бол тэгээд хүнийх нь багтаамж нь 200-аас 250 хүний багтаамжтай. Тийм заал байгаа. Их өргөө маань болохоор 416 м квадрат бас гэрээр шийдэгдсэн. Хүнийх нь тоо бол 300-аас 350 хүн орох боломжтой. Босоо хүлээн авалт бол нэг 400-500 хүн бол орчих боломжтой. Тийм байгаа. За юу. Тийм бас нэг их даваа тал болж өгдөг зүйл нь манай нөгөө дунд өргөө их өргөө маань дундаа ямар ч нөгөө тусгаарлалт бага нь байдаггүй. Яг юм цэлгээр том байдаг. Одоо модон карказаар баригдсан тийм байгууламжид баггүй дундаа бага наахгүй. Тэгэхээр одоо суугаа хүлээн авалтаас гадна босоо хүлээн авалт хэрэг зохион байгуулах юм бол бүр илүү олон хүнд хүрнэ. Илүү олон хүн багтаах хүчин чадалтай. Тийм. Өргөнөд байгаа. Байхгүй гэсэн бас давуу тал шүү дээ. Тийм ямар ч бага нь байх. Бага нь байхаар нэг ингээд багны наацаар орчих хүмүүс жоох нэг тийм шинэ жилийн арга хэмжээн дээр яг тэгдэг байхгүй. Багны наацаар орчхоор нэг тэгэхээр бас шинэ жилийн арга хэмжээг яг ингээ гоё тийм ямар ч тийм нөгөө торох юм байхгүй бас хийж болох юм шүү дээ. Тийм шинэ жил бол манай хавдаг. Яг л одоо хурам найр шигэл ингээл аваалаа. Үйл ажиллагааны зохион байгуулалт нь заал зохион байгуулалт гэж хол идэв шүү дээ. Тэгээ нөгөө байгууллагууд маань ер нь өөрсдийнхөө яг хүссэн одоо шинэ загвараараа бол заал зохион байгуулалтаа хийлгүүлж болдог. Тийм нөгөө багантай болохоор энэ ингэжтэй юм тэгчтэй юм гэдээ бас нэг юм сонголтууд тэг хязгаарлагдмал байгаа гэдэг шүү. Манай дээр бол тийм зүйл байхгүй. Манай ямар ч арга хэмжээ хийсэн манайх бол нөгөө яаж хургаж болохоороо тэгээ дээр нь хүний багтаамжаараа бол ямар л хэдэн л хүн байсан хуугаач гэсэн ингээд авдаг байхгүй юу тий. Манай Монгол гэрээ ер нь бол маш давуу тал байна тийм эртнээс яг ирсэн одоо юу гэдэг тэр хэмжээ одоо юу гэдэг хэмжээ нь бол бага том байж болно яг нөгөө энэ дотор байгаа бөөрөнгийн хэлбэр чи их гоё юм л да тий яг одоо тайзны хэсэг байлаа гэхэд ингээд тойроод суухад бас тий нөгөө хол ойр гээл тий нэг суудлын нэг асуудал байгаа гэдэг чинь тэр бол ямар тэр ерөөсөө ямар ч байхгүй яг ингээд бөөрхөө очиад тэр болон суучлаа тэр багны хаачлаа гэх юм л ерөөсөө байхгүй. Тэгээ хурам нааш нөгөө бидний яс юугаа даахад бас нөгөө хүү охины хоёр тал гэдгээрээ ч юм уу ингээд хоёр талаараа хуваагдаа суух ч юм уу. Яг тэнцээ тэр чи яг нэг тийм хурам хийхэд үнэхээр тийм яг л нэг сайхан цогц тэгэл үнэхээр л гоё болдог да тэгээ. Тэг яг давуу тал нь бол яг Монгол гэр гэдэг чинь ер нь бол тий за манай Монголын өв соёл байгаа. Дээр нь яг тэр нөө зочдын суудал дээр их анхаардаг байхгүй. Ер нь бол яг ингээд зохион байгуулж байгаа хүмүүстэй тэрийн тэнд энийг тэгээд тэгэхээр тэр айгүй хэцүү байгаад тэгээ одоо ийм квадрат зүгээр дөрвөлжин тий ганцгой
ийм заалуудад бол бас жоохон дутагдaltaй тал байгаа. Гэхдээ яг тэр бол бас өөрсдийн давуу тал байгаа шүү дээ. Гэхдээ Монгол гэрт гэдэг нь бол маш өндөр давуу талтай гэдэг нь бол угаасаа харагдаж байна л да. Хаанаас суусан яг гой дугуураад хоёр хуваагдаад тест яг бэр хүргэний тал гэдэг хуримлагч хоёрын маань ингээд тал суухаж гэсэн маш гоё харагдуулсан тий суух суудлын хүртэл их гоё ах юм байна л та. Манайх дээр ч бүр хөдөө орон нутгаас хүртэл зорж ирж хурм хийдэг ш. Тэгээд нөгөө гэрүүд авч байрлаад хонжонжоод бүрстэ нөгөө ямар ёс байдаг өөр өөрхөө ёсыг бүрэн гүйцэтгэдэг байдаг. Яг ёсоо дагдаг айлууд бол маш айхтар тэмдэглэж байгаа. Баруун аймаг руу ч юм бол нэлээ ёсоо дагаа ш. За тэгэхээр бас телевиз үзэж байгаа, UBS телевизийг үзэж байгаа үзэгч маань бас яг хуримдаа бэлтэж байгаа хосууд байгуул. За дээр нь бас эцэг эхчүүд нь гэсэн за энэ жил охиныхоо хүүгийнхаа хурмыг бэлтэх ажилдаа орё гэж байвал бас яг энэ одоо 4-р сарын 19-20-нд болох wedding event арга хэмжээнд бас хүрэлцэн ирээд яг ямар хуу хийх үү гэдгээ те өөрсдөө сонгоо. За дээр нь бас Нумд гүрэн resort маань бас өөрсдийн яг одоо resort дээрээ бас хурмын арга хэмжээ зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр бас яг нүдэрээ хараад те очиод яг ямар хуу байх нь уу, хурмын ажиллагаа хийхэд ямар байх нь уу, гэр нь ямар тохиромжтой байх нь уу те бас яг хонох олвол те хичнээн хүн хонуулах уу те тэр арга хэмжээ бол бас нэлээ өргөн болдог шүү дээ. Тэгэхээр яг тэрийгээ бас судлаад за тэгээд яг ивент дээр бас яг ямар өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлүүдийг хийх үү те мэдээж хэрэг ингээд яг олон газар руу яваал те за энийг энд гэл ингэхээр нөгөө нэг явдал их болно те төлөвлөхөөр бас их ажил амьдралын хажуугаар бас нэлээд юм болно шүү дээ. Тэгэхээр бас нэг газраас яг тэндээ очиод төлөвлөөд нөгөө хүмүүс зогцоод одоо өдөр хоногоо товлоход л болно шүү дээ тий. Бас нэг урилгын нөгөө хөвлөлт гэж байдаг шүү дээ. Тий бас тэр хөвлөлийн газруудыг бид нар ярьж байгаа. Ер нь бол яг гэрээ эзэн газар бол байхгүй. Гэтэ бас газруудыг судлаад хамтарч ажиллах талаар ярьж байгаа. Ер нь бол зохицоор нь л оруулна гэсэн тийм төлөвлөгөөтэй явж байгаа. Заавал урлагч нэг чухал. Тий. Бас яг одоо хөвлөлийн компаниудыг бол бас хамтарч ажиллаж болох нь шүү дээ. Тэгэхээр тэр урлагч нь бол аль урдчлаад гарцсан байх ёстой шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүстэй урилга өгөөд тий биечилж бас өгдөг хүмүүсээ тий одоо яг онлайнаар өгдөг хүмүүс ч байна. Гэхдээ урьдчилан онлайнаар өгчөөд яг бас урилга хөргөж өгөх нь нөгөө үн цэнтэй гэдэг шүү дээ. Тэр бас тэр төлөвлөгөөгөө бас яг ингээд тий за одоо хэдэн сард хийх үү тий нөгөө бэлэг цай өдрүүдээ бас сонгодог байгаа шүү дээ. Тэгэхээр бас resort-ийнхаа бас яг одоо захиалганд бас мэдээж хэрэг оруулна шүү дээ тий. Тэгэнтчлээ тийм. Бүтээгдэхүүн үйлчилгээний багц гэж бас байдаг. Тийм тэр бүх зүйлэндээ л оруулаад явна гэсэн. Тийм. За тэгээ зургийн бас тий яг өмнө нь ингээд бас гоё зураг авахулсан байх хэрэгтэй гэдэг тий яг хөрмийн өдөр гоё гэр бүлийн зураг дээр нь хосууд маань бас гоё ингээд байгальдах гарсан зургуудаа дардаг тий. Тэгээ дээр нь тэр рилүүд гэдэг одоо рил маш их одоо юу хөгжсөн байгаа тий сонирхол татдаг болсон байгаа. Хосуудаас өөрсдийнхөө амьдралын одоо юу гэдэг хөгжилтөл рилийг хийх юм бол бас тий дурсамжтай үлдэн дээр нөгөө ирсэн зочдтой бас тий сюрприз барих тий рилээр бас тийм байгуул бас гоё. За мэдээж хэрэг бас тоглолт хөтлөгч гэдээ байгаа шүү дээ. Тэр бүх зүйлийг нэг доороос бас цогцоор нь өөрөөсөө судлаад сонирхоод за бас хоолны амтлагаа үзээ. За мөн Нумд resort-ийн бас менюг бас судлаад тий хичнээн хүнд ямар хуу менютэй байх уу гэдгээ өөрөөсөө яг ингээ гардаж очиод үзээд нэг доороос яг бүх газартаа гэрээгээ хийгээд тий нэг багц олгоод яг хөрмийнхаа өдрийг товлох юм бол илүү их одоо дөхөм ойрхон болох юм болов уу гэж бодож байна. Тэгээд ер нь бол ингээд сүүлийн үед маш юмнууд ингээд хялбар болоод байна л да тий. Заавал хүн ингээд олон дахин яваал, ийш тийшээ яваал, юмаа судлаад ингэхгүй тий бүх юмаа одоо за би ийм л юм хүсэж байна гэхэд л баг нэг доороос авдаг болсон юм сайхан үе болсон биш үү тий. Тэгээд миний бас асуугаагүй зүйл байж магадгүй хоёр манаас үзэгчтэй хандаж бас мартсан зүйл байх болов тий тэр талаараа бас ярих. Одоо нөгөө 4 сарын 19, 20-ны өдрүүдэд болох ивент, хормын ивент арга хэмжээ дээр маань ер нь хүрэлцэн ирсэн хүмүүс одоо тэр тухайн өдөрт хүрэлцэн ирээд хормын захиалгаа өгсөн хосуудаа 5% хөнгөлөлт үзүүлж байгаа. Тийм тэр ивент дээрээ.
Тэр Азийн суглаа бас байгаа. Суглаа бас байгаа. Азийн суглаа болон сошиал уралдаанууд бас явагдана, нэлийн хөгжөөнт зүйлүүд бас орсон байгаа тухайн одоо ивэнтийн хөтөлбөрт маань. Тийм. Тэгээд үндэсний язгуур урлаг болон одоо entertainment үзүүлбэрүүд бас нэлээд орсон байгаа, багтсан байгаа. Тийм байна. Тэгээ одоо бас нөгөө зөвхөн залуу усууд гэлтэнгөө хуримч нь бас нөгөө алт мөнгөн хурмгээд гурван үеэр нь бас манайх хурмыг бас харуулахаар бэлдэж байгаа. Бас тийм үеүүдээр хурм хийгддэг. Тий бас хүүхдүүд нь нөгөө ээж аавдаа бас тий ингээд нөгөө гинтийн бэлэг барих гад бас тий мөнгө хурим алтай хурмыг бас хийж өгдөг болсон шүү дээ. Хийж өгдөг болсон. Тэгэхээр тэрийг бас төлөвлөж байгаа, товлж байгаа хүмүүсээ игүүл за 19-20-ны бас ивент арга хэмжээнд хүрэлцэн ирээ дэлгэрэнгүй мэдээлэл аваад за мөн доор хуцсны дугаараар бас дэлгэрэнгүй мэдээллийг асуугаад яг тий ямар үйлчлэгээнүүд вэ тий зарим нь бас сонсч амжаагүй үзэгчд байгаа бол доор хуцсны дугаараар лавлах боломжтой байгаа шүү. Тэгээ өнөөдөр хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Маш гоё арга хэмжээг зохион байгуулж байна. Дээр нас ресортын бас давуу талыг бас дахин хэлмээр байна тий хотоос маш ойрхон байгаа учраас аялагчд маань за мөн өдрийн аяллаар явах гэж байгаа хүмүүс сургалт семинар бас зохион байгуулах гэж байгаа байгууллага хамт олон байгуул бас Нумт гүрэн ресортод бас хандаарай гэж хэлмээр байна. Та хоёрынхаа цаашдын ажилд гэсэн амжилт хүсье маш их баярлалаа. Баярлалаа урьж уралцуулсан бас маш их баярлалаа. За тэгэхээр 4-р сарын 19-20-ны өдрүүдэд Wedding Event 2025 арга хэмжээ маань Нумт гүрэн ресортод болох болсон байна. Тэгээ та бүхэн манаас очоод бас өөрсдийнхөө мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг биеэр очиж бас үзэх боломжтой байгаа шүү. Ингээд кофе цай нэвтрүүлэгтэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Юна 2025 оны тренд Солонгос хоолоор менюгээ шинжиллээ. Жифний хувьсэл шивцаар чанар. Бандуу. Ой 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 мони ой. Эмбод мони өдөр бүр мони. Сихрээд сараад мони дуурай. Аль төмрийн аюултай үе бол жилүүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хээрийн төмрөөс урьдчилан сэргийлэхийн тулд ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл аж ахуйн нэгжин мод бэлтгэгчдийн хөдөлмөр хамгаалал, аюулгын ажиллагааг хангаж ажиллах. Хээрийн төмрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын шороон зургас татах. Алын аюулгүй нөхөөрөмжөөр тонголоогүй тээврийн хэрэгслээр ногоон бүсэд зорчихгүй байх. Эргэн та хээрийн төмөр гаргахаас ямагт болгоомжлж хэрв төмөр гарсан бол 101 105 дугаарын утсанд мэдэгдэж төмрөөс урьдчилан сэргийлэх гал төмөр унтраах ажиллагаанд иргэний хэр үүргийн дагуу оролцоорой. Хээрийн төмрөөс бид хамтдаа сэргийлж чадна. Нөхөрлөл гэдэг бол итгэл, хүндлэл, сэтгэлийн дуудлага. Бид хамтдаа инээж, хамтдаа уйлж, үргэлж бие биенээ ойлгож, дэмжиж ирсэн. 20 жилийн өмнө бид хоёрын урлагийн зам нэгэн зөв чиглэж, өдийг хүртэл мөр зэрэгцэн зүтгэжээ. Энэ хугацаанд бид олон тайзыг дамжиж, жаргал зовлонгоо хуваалцсан уран бүтээлийн төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа билээ. 4-р сарын 15-нд бидний нөхөрлөлийн аялгауг хамтдаа мэдрээрэй. Canton Fair 2025 таны бизнесийн шинэ боломж. Бизнесээ өргөжүүлж дэлхийн шилдэг үйлдвэрлэгчидтэй шууд холбогдохыг хүсэж байна уу? Тэгвэл Canton Fair 137 удаагийн үзэсгэлэнт оролцох онцгой аялал таныг үрж байна. 200 гаруй ус, 25,000 гаруй үйлдвэрлэгч, 300,000 гаруй бизнес эрхлэгч. Шинэ бизнесийн санаа, орчмын тоног төхөөрөмж, шууд гэрээний боломж. 4-р сарын 13-наас 20-нд Улаанбаатар, Хонконг, Гуанчжоу. 4-р сарын 20-оос 28-нд Улаанбаатар, Гуанчжоу. Суудлын тоо хязгаартай. Одоо бүртгүүлж бизнесээ дараагийн төвшөнд гаргаарай. Canton Fair 2025 таны бизнесийн шинэ боломж.
Жифний хувьсэл Швейцар чанар. Бандуу. Юна 2025 оны тренд Солонгос хоолоор менюгээ шинжиллээ. Хамтрагч амны цангааг амттайгаар тайлах онцгой амтны хослол оогаа. Bruno Mars, Lady Gaga-гийн стог ажилладаг тийм. Яг алхантай гэж утсаж. Өдрөөр сэтгэл гарсан тэргэлсараа шинээр мантсан өнгөт нар чиний зов сэтгэл минь тийм үсэ. Одоо гоё. Чиний тухай чин зүгэт чинаттай үрдэх мен чамайгаа үгүйсэн үрхэн нэгч биш чамай хүлэнэ би чиний гараас хөтлөө хүсэл мөрөдийн зүг хамтдаа нисмэр байна чиний гараас чангаас чангатаа дэртэй харин ертөнцөө айдвар байна чиний гараас чангаас чангатаа үрцэтэй хамтдаа Өглөөр зүүдэн ширсэн зөөлөн бороо зунаар бодорсон харин цасан чиний зүг харц минь дантагдаад тогтохгүй байна хэрвээ би тэг хит чамтай харц тодорхойгүйсэн бол хэлэх үгээ нуугаа явах байсан хизээч эргэж гарахгүй буцах байсан чиний гараас хөтлөө хүсэл мөрөдийн зүг хамтдаа нисмэр байна чиний гараас чангаас чангатаа дэртэй харин ертөнцөө айдвар байна чиний гараас чангаас чангатаа үрцэтэй хамтдаа би дуудмаар байна Бямгараг бүрийн 20 цаг 30 минутаас UBS телевизээр. Хамтрагч хөгжмийн боловсролыг дэмжигч Toto Music. On